811. Энэ удаагийн хөтөлбөрийг уул уурхайн салбарт хөрсөнд буусан бодлого өгүүлэгдэж байна. Сэдвэр бэлтгэлээ. Уул уурхайн компаниудын улсад төлсөн татвар төлбөрийн 95% нь улсын төсөвт төвлөрдөг. Үүнийг 2012-оос 2020 оны дунджаар харвал 17.5 их найд төгрөгт хүрсэн байна. Улсын эдийн засагт голлох байр суурь эзэлдэг энэ салбар энэ оны эхний хагас жилийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 24, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 67, экспортын орлогын 94, улсын төсвийн орлогын 23, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 64%-ийг бүрдүүлсэн байна. Тэгвэл бид асар их нөөц бололцоогоо ашиглаж гадаад зах зээлд том тоглогчийн байр сууриас яагаад оролцож чадахгүй байна вэ? Олон улсад хэрхэн өрсөлд хөв чухам юу саад болов? Эдгээр асуултад энэ удаагийн нэвтрүүлгээр хариулт өгөхийг зорилоо. Энэ салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ 2012 он хүртэл тогтвол өссөн бол хууль эрх зүйн орчин, эдийн засгийн хямрал зэрэг шалтгаалan 2013-аас 2015 онд мэдэгдэхүйц буурчээ. Энэ бууралтад гол нөлөө үзүүлсэн шалтгааныг найртын дэнж компани захирлын туяа. Төрөөс шийдвэр гардагч амьдралд хэрэгжүүлэх боломжгүй. Эсвэл гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргадаг. Хөрөнгө оруулагчдаас ичих тохиолдол маш их гэж учирлаа. Ер нь бол яг хөрөнгө оруулалтаа оруулж ирэх гэхэд бол төрийн зохицуулалт бол маш хэрэгтэй байгаа. Тэр нь хамгийн чухал нь бол нөгөө орон нутгатайгаа харьцах. Нэг нэмрээ асуудал байхгүй. Жишээ нь баг гадны үнээс ичмэр штэ яваад очиход л тэр нөгөө хил ам бослого юмаа дарж чадахгүй. Тэгэл нэг уул уурхайн компаниг ч ерөөсөө ороод ирэх юм бол мөнгө л гэж боддог ч юм. Тэгээ тэр нь хоорондоо бүр ингээд төрнүүд ч юм уу юу ч ингээд хоорондоо гаргал тэр нэг мөнгөний төлөөл нэг юм ятсан байдаг штэ. Нэг яриатай хөөрөтэй ч гэдэг юм. Тэр нэг хэцүү өндөрлөлтэй байдаг. Тэгэхээр орон нутгийн дээр оролцоог одоо яаж төрөн дээрээс зохицуулах хэрэгтэй байгааг л тэр л айгүй хэцүү асуудал. 2-3 хөрөнгө оруулагч нартай бол ажиллаж үзчихсэн. Ер нь бол монголчуудын байж байгаа байдал нь өөрснөө бол уул уурхайгаа сүүлийн үед жоохон дэм буруу ойлголт шиг төрсөн. Бас дээрээс нь уул уурхайн баялаг гэдэг бол өөрөө одоо юу гэдэг нөгөө нэг байгаль орчныхоо ус гэхэд усаа дагаж үүсдэг ч юм уу. Тийм баялаг байдаг байхгүй баялаг нь өөр. Тэгтэл тэрийг нэг байгаль орчны амд хоригдчихдаг. Тэгээ байгалаа бохирдуулаад байна гэсэн ойлголтыг төрүүлчихдэг. Тэгсээр нь өөрснөө орон нутгад ихэнх хүмүүс нь бараг 70-80% нь уул уурхайгаа дагаад ажил хийгээл орлогоо олоод ингээд амьдарч идэг. Тэгтэл иргэд бол яг үндсэндээ бол тэр уул уурхайн компани ажиллахыг л илүүд үзэж байгаа, шууд харагдаж байгаа. Яг тэгвэл тэр ард нь хичнээн гэр бүл ажилтаа болж юм тийм үү? Тэнгууд бас нэг зохиох хэмжээний цалингийн хувьд өндөр байдаг шүү дээ. Тэгэхээр бас тэр орлогоноос нэмэгдэх гээд байдаг. Тэгтэл одоо юу гэдэг нөгөө нэг яг иргэдээсээ илүүтэйгээр өөрөө хууль нь өөрөө ингээд бас юм зөрчилтөнтэй хууль байгаа тахаар тэрнээсээ болоод бас хүмүүсийн ойлголтоор ус бохирдуулчлаа, энэ байгаль бохирдуулчлаа гэдэг. Тэгсэр нөө уул уурхайн ашигт авах гээд байдаг. Тэгээд энэ ойлголтыг л хүмүүс болон төрдөө бас ойлголтыг сайн төрүүлмээр юм. Хандлага өөрчлөгдөд явах юм бол мэдээж орлогыг нь бол хүмүүс ойлгоод байдаг. Тэгсэр хандлага нь айгу буруу төрүүлчихэд байгаа байхгүй. Байгаль орчныг л бохирдуулаад байна гэсэн ойлголтыг төрүүлчихэд байдаг. Тэгэхээр тэр байгаль орчныг одоо яг бохирдуулахын төлөө одоо юу гэдэг нь дахиад бас бодлого байгаа шүү дээ. Тэр дөрвөн яаж байгаль орчны эргээд нөхөн сэргээх үү, олборлохоос өмнө ямар их ажил хийж ээж одоо энийг буцааж хэрэгж нөгөө хэвийн байдалд нь оруулах уу гэл ингээл бүх юм бодлогын чанартай байгаа хэрнээ тэрийг хэрэгжүүлэх болон хандлага ойлголт дээр л дандаа буруу байгаад шиг санагдаад байна. Хөрөнгө оруулагчийн маргааныг шийдэх механизм дутагдaltaй. Хугацаа их алддаг. Эрх зүйн зохицуулалтын орчин тогтвортой бус тодорхойгүй. Түүнчлэн хууль хоорондын зөрчилтэй байдал тусгай зөвшөөрөл олгох үйл явц боловсронгуй бус гээд олон асуудал байгааг хөрөнгө оруулагчид онцолж байна. Уул уурхайн салбар үүсээд даруй 100 жил болсон ч эргэж харах ээдрét олон асуудал байгааг салбарын судлаачид эрдэмтэд санууллаа. Сар тахлын дараах эдийн засгийг сэргээх зорилгоор төсвийн орлогод голлох жин дардаг эрдэс баялаг уул уурхайн салбартаа түлхүү анхаарч гаднын хөрөнгө оруулагчдыг татах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого барьж байна. Хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд төрийн оновчтой зохицуулалт, орон нутгийн засаг захиргааны зохистой оролцоо дутагдж байна. Нэг ёсондоо төр нэг гараараа зөвшөөрлөгчхөд нөгөө гараараа хөрөнгө оруулагчид хувийн хөвслөд дарамтлж болохгүй. Иймд уул уурхайн салбарын эрх зүйн орчныг дэлхийн нийтийн шинэ хандлага, ногоон хөгжил, хариуцлагатай ил тод засаглалын шаардлагад нийцүүлж сайжруулах, орон нутгийн иргэд болон ирээдүйд хүртэх хүртээмжийг нэмэх, тэгш боломж баялагын шудраг хуваарлалтыг бий болгоход анхааран ажиллана гэж Монгол улсын сайд засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Амар Баясгалан тодтогсон юм. За нэгдүгээрт Монголын төр уул уурхайн
салбарын талаар баримталж байгаа бодлого маань хэр зэрэг доктортой байх вэ гэдэг асуулт маш чухал гэж ингэж үзэж байгаа. Яагаад энэ чухал юм бэ гэхээр өнөөдрийн Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал, экспортын бараа бүтээгдэхүүн, уул уурхайн салбарын бүтээгдэхүүний эзэлж байгаа байдал зэрэг болвол уул уурхайн салбарыг нэн даруй өндөр түвшинд хөгжүүлж, орныхоо хувьд эдийн засгийг хөгжүүлэх, эдийн засгийг солонгоруулах, бусад салбарын эдийн засгт үзүүлэх өөр нөлөөг сайжруулахад бол голлох нөлөөтэй оролцох учраас энэ салбарын хөгжлийг одоо онцгой гаргах ёстой гэж ингэж бол засгийн газрын зүгээс үзэж байна. За тэгээ энэ хүрээнд бол хоёр зүйл дээр онцгойлон анхаарлаа хандуул. Нэгдүгээрт нь бол гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын доктортой урт хугацаанд хөрөнгө оруулалт хийх хууль эрх зүйн орчин нөхцөлийг улсын жишгт хүрсэн баталгаатай тэр хэмжээнд бид авчиж өгөх ёстой. Ер нь бол Монголын улс төрийн сонгуул, засгийн газрын тогтворгүй байдал зэргээс хамаарат гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчид урт хугацаанд хөрөнгө оруулалт хийж чаддаггүй юм нөхцөл бодитоор үүссэн байгаа. Тэгэхээр энийг бол одоо засаг төрийн бодлогын доктортой байдаг хөрөнгө оруулалтын орчин хууль эрх зүйгээр одоо бүрэн хамгаалагдсан байдаг. За байх энэ нөхцөлийг бол нэг төрийн зүгээс бол онцгой анхаарч хийх ёстой. Нөгөө талдаа Монголын уул уурхайн салбарын маань засгийн газар болон ард иргэдийн тавьж байгаа шаардлагад бас онцгой анхаарлаа хандуулж ажиллах ёстой. Тэр нь юу вэ гэхээр ард иргэдийн нэн өндөр түвшин шаарддаг хариуцлагатай уул уурхай тийм ээ. Уул уурхайн салбарын хөгжил өөрөө юунаас болж удаашраад байдаг вэ гэхээр уул уурхайн салбар нь өөрөө бүрэн дүрэн хариуцлагатай байж чадаагүйгээс өнгөрсөн хугацаанд доголдол үүссэн. Орон нутгийн ард иргэдийн хувьд энэ уул уурхайтай холбоотой асуудалд онцгой анхаарлыг хандуулж ирсэн байдаг. За тэгвэл энэ уул уурхайгаас олж байгаа орлогын тодорхой өв нь орон нутгийн ард иргэдэд шууд хүртдэг байх юм нөхцөл боломжийг бүрдүүлэх тал дээр бас уул уурхайн салбар за Монголын төр бол анхаарлаа хандуулж ажиллах ёстой гэж ингэж бол үзэж байгаа. За хоёрт нь бол энэ уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалт хийж, тэр боловсруулалтын төвшинг ахиулах шаардлага бол Монголын төрд бол онцгой бий болж байна гэсэн нэмийн үртэг шингээсэн бүтээгдэхүүнийг экспортлдог болох нь Монголын хувьд эдийн засгийн богино хугацаанд өсгөх энэ боломжийг бүрдүүлнэ гэж бидний зүгээс үзэж байгаа. Энэ хүрээнд бол нэгдүгээрт бид бомтын сэргэлтийн бодлогын хүрээнд экспортыг нэмэгдүүлэх бодлогыг байрна. Энэний хажуугаар боловсруулалт хийгдсэн нэмийн үртэг шингэсэн бүтээгдэхүүнийг экспортод гаргахад бол бас засгийн газар онцгой анхаарлаа хандуулж ажиллана гэж ингэж бол зорж байна. Хууль эрх зүйн орчныг баталгаатай болъё. 5-10 жилээр хөрөнгө оруулалтад төлөвлөд урт хугацаанд доктортой хөрөнгө оруулалтыг хийх зорилгыг агуулсан хөрөнгө оруулагчид Монголд төвлөрөх ёстой гэж. Энэ нь бол мэдээж гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчид байх ёстой гэж ингэж үзэж байна. Засгийн газар уул уурхайн салбарыг хөгжүүлэх, олборлолтыг нэмэх, небо өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих бодлого барьж байна. Мөн эрх зүйн орчныг бүрдүүлэх, дэд үтсийг бий болгох, бомб гарцуудыг нэмэх, хүчин чадлыг сайжруулах ажилд онцгой анхаарал хандуулжээ. Харин уул уурхайн салбарт хөрөнгө хаясан гадаадын болон дотоодын компаниудад бадлага итгэлцэлэх хэрэгтэй байна. Үүнийг хамгаалсан найдвартай урт хугацаанд үйлчилдэг эрх зүйн орчин өгүүлэгдэж байгааг тэдний төлөөлөл хэлсэн юм. Дэлхийн банкнаас хийсэн судалгаанд Монгол улсын төсвийн орлогын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний хэрэглээ дэлхийн зах зээл дээр ирэх 10-аас 20 жилийн дараа эрс хумигдах нэ. Өндөр эрэлттэй байх энэ цонх үеийг ашиглаад орлого үн цэнээр байгаль орчинд ээлтэй байх дараагийн бүтээгдэхүүнийг сонгох. Энэ нь ирээдүйд стратегийн болон эдийн засгийн өгөөжөөрөө өндөр ач холбогдолтой гаднын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах бүтээгдэхүүн байх шаардлагатай гэсэн дүгнэлт багтжээ. Судалгааны мөрөөр хэрхэн ажиллах, төлөвлөсөн ажил байгаа эсхийг уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд Баднайрамдлаас тодрууллаа. Тэгэхээр ер нь Монголын уул уурхайн салбарын орлогыг хэрхэн бид нэр хамгийн оновчтой хувилбараар дараагийн 10 жилдээ гаргахгүй. Тэгэхээр эндээс гарсан үр дүн юу гэхээр за нэгдүгürt бол дэлхийн дулаалтай холбоотойгоор дэлхийн томоохон орнууд бол арга хэмжээ авч байна. Нүүрсний хэрэглээг багасгаж байна. За нүүрсний хүлэмжийн хийг ялгаруулах багасгах хүрээнд бол олон шийдлүүдийг гаргахаас өөр аргагүй хэмжээнд хүрч байна. За цаашдаа сэргийгдэх эрчимчний хувьсгалынх нь ойлгомжтой болчихлоо. Тэгэхээр энэ нь Монголын уул уурхайн салбарт хэрхэн нөлөөлөх вэ? Энэ судалгааг бид нэр хийлгүүлсэн л та. Тэгэхээр судалгааны үр дүнгээс бол ерөнхийдөө маш сонирхолтой үр дүн гарч байгаа. Нүүрсний хэрэглээ ер нь бол гэтээ нүүрсийг бид нар дахиад хоёр авч үзэх хэрэгтэй тийм үү. Нэг нь болохоор эрчим хүчний нүүрс, нөгөөх нь коксчих нүүрс. Тэгэхээр энэ дээр яг уу нүүрсний хэрэглээ цаашдаа 10 жилдээ буурахаар төлөв харагдаж байгаа. Гэхдээ бууралтын хэмжээ маань бидний бодчихсноос илүү бага байсан нь сонирхолтой. Ялангуяа коксчих нүүрсний хувьд бол өнөөдөр гангийн хэрэглээ байсаар байна. Гангийн хэрэглээн дээр коксчих нүүрсийг хэрэглэсээр байна. Дараагийн 10 жилдээ коксчих нүүрс ганш тахад бол хэрэглэсээр байх нэ. Харин технологийн шин өөрчлөлт гарснараа коксчих нүүрсийг магадгүй орлох шин бүтээгдэхүүн гарч магадгүй. Гэхдээ энэ бол 2030-аас цаашаа 2040 оноос яригдчихсан. Тэгэхээр нүүрснээс бид нэр буурах орлогыг эргээд нөхөх ашигт малтмал юу вэ? Тэгэхээр энэ бол бидний хувьд бол маш ойлгомжтой зис байна. Сэргийгдэх эрчим хүчинд хамгийн том орц нь өөрөө бас зис байдаг нэгдүгээр. Хоёрдугаарт бас газрын ховор, батарейн элементүүд байна гэдэг судалгаан дээр бол гарсан байна. Тэгэхээр ер нь цаашдаа бид нэр critical mineral буюу ирээдүйд хамгийн
стратегийн болон эдийн засгийн ач холбогдолтой байх тэр минералуудыг цаашдаа бодлогын хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалт татах үүднээс мөн засгийн газраас дэмжих үүднээс ч гэсэн цаашдаа барьж авах хэрэгтэй байна гэдэг үр дүн бол энэ судалгаанаас гарч ирж байгаа. Яг сүүлийн 2 жилийн хугацаанд бол ерөнхийдөө нөхцөл байдал бол амаргүй байсан. Одоо хил гайл хаасантай холбоотойгоор за мөн одоо хөл хорой тогтоосонтой холбоотойгоор гэхдээ уулуурхай салбар бол уулуурхай гэдэг брэнд орвол үнэхээр зогсох эрхгүйгээр ажиллаж чадсан. Тэр ер нь эднэрийг цааш нь бид нэр төвлөрүүлэх хэрэгтэй. За үүний хүрээнд яг үндсэн хуулиндаа ч оруулсан үндэсний баялагын санг байгуулж үндэсний баялагын сангаар дамжуулж уулуурхаан цангуй төрөмжт компаниуд орж ирж байгаа тэр ашиг орлогыг хэрхэн эдийн засгаа тэлхэд томоохон дэд үтцээ санхүүжүүлэхэд мөн ард түмэндээ тэг шударгаар одоо болон ирээдүйн үедээ хэрхэн хуваарлах вэ гэдэг дээр бид нар шийдэл гаргах гэж зорж байгаа. Чили улс ирэх 10 жилийн хугацаанд 74 тэрбум Америк доллар татах Чилд хөрөнгө оруулаарай төлөвлөгөөгөө дэлхийн нийтэд зарлаад байна. Үүний зэрэгцээ зэсийн уурхайн шин төслүүддээ 5 жилийн хугацаанд нэмэгдсэн урдгийн албан татвараас чөлөөлөх хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Харин Перу улс сүүлийн 10 жилд 60 тэрбум Америк долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг уул уурхайн салбартаа татсан бол эх жилүүдэд 38 төсөлд 59 тэрбум Америк доллар татахаар төлөвлөн ажиллаж байна. Эдгээр улсын нууц нь маш энгийн, ердөөл хууль, татварын орчны ойлгомжтой байдал, бодлого нь урт хугацаанд тогтвортой үйлчилдэг. Харин манай улсад иргэдийн төр засагт итгэх итгэл сул учраас тэдний эсэргүүцэлдээ нүүр тулсаар л байна. Нутаг орноо ухуулахгүй гэх иргэдийн шаардлагыг оновчтой шийдэх олон гарц бий. Энийг тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хуваарлах боломжтой. Гадны хөрөнгө оруулалтыг татах ажил эндээс эхлэх учиртай гэж шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш судлаач Давг онцоллоо. Хөрөнгө оруулмаар байгаа хөрөнгө оруулагчид ямар ч буруу байхгүй тэрний зөв. Нутагтаа айтайхан амьдрмаар байгаа малчинд ямар ч буруу байхгүй тэрний зөв байхгүй юу. Тэгэхээр энэ хоёрыг уулзуулах хэрэгтэй байхгүй юу. Уулзуулдаг аргууд нь дэлхийд даяар гарцсан байна. Тэрийг авчрал хийчих хэрэгтэй. Яг үнэндээ хараа ийм байхгүй юу. Уламжлалт мал аж ахуйг манай улс олон мянган жил хийж ирсэн энэ нутаг дээр. Тэгвэл одоо орчин үеийн дэлхийн ертөнцид тодорхой хэсэг газар нь өөр салбар орж ажилладаг болцсон уу гэвэл болцсон. Тэгэхээр бид нар энэ газар нутгийн аль хэсэгт нь өөр салбарууд орох боломжтой гэдгийг харах хэрэгтэй. Зөвхөн уул уурхайч биш. Гэхдээ нэг зүйл бол нууц биш. Хөдөө нутаг бол эзэнгүүрч байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар нэг талдаа энэ уламжлалт мал аж ахуйг дэмжиж, үнэхээр одоо малчин хүн уламжлалт мал аж ахуйгаа эрхлээд маш аз жаргалтай, маш өндөр ашиг шимтээгээр, өндөр орлоготойгоор амьдрдаг ийм бүс нутгуудыг бий болгох хэрэгтэй. Бусад газруудад нь бусад салбаруудыг дэмжих хэрэгтэй. Зөвхөн уул уурхай биш. Тэхийн тулд уул уурхайтай холбоотой хийх ёстой нэг ажил нэг байдаг гэхээр орчин үеийн технологиор дижитал мэдээллийг бэлтгээд энэ Монголын газар нутгийн хаана юу байгаа, ус нь хаана байгаа, газрын баялаг нь хаана байгаа, яг одоо тэр гоё газар тариалан тэрбум мод тарих боломжтой бүс нутг нь хаана байгаа гэх мэтчлэн ингээд ийм юмнуудаа тодорхойлоод тэгээ хэлэх хэрэгтэй. Би энд тэрбум мод тарьмаар байна. Энэ газар одоо өхөр мал бэлчээдэвэл хамаг тарьсан харин модын маань одоо идчих гээд энэ. Тэгэхээр энэ хэсгэн газраас та нар нүүчж болох уу? Нүүсний чинь төлөө одоо их хэмжээний мөнгө өгье. Хотод байгаа хүүхдэд чинь байр аваад өгье. Гэхдээ та нар энэ хавь газрыг чөлөөлөд өгчих гэдэг ч юм уу. Ийм л юмнуудыг бид нар хийх хэрэгтэй байна. Улс төрчид бид нар доктортой байна гэдээ амлахад тэрэнд итгээд хөрөнгө оруулагч орж ирэхэд аягүй хэцүү. Ягаад гэвэл улс төрчид гэдэг чинь цаанаа нөгөө сонгогчдын сэтгэл зүйдээр бас нэлээд уяатай байдаг хүмүүс шүү дээ. Тэгэхээр сонгогчд нь хөрөнгө оруулагч нарт итгэдэг, тэднийг хүсдэг, хүлээдэг ийм орчныг бүрдүүлж чадвал тэд нар тийм улс төрчдийг сонгоно. Ингээд сонгогчдын санал, улс төрчдийн санал хоёр нэг талдаа гарцсан байхад бол хөрөнгө оруулагч нар айхгүй орж ирнэ. Тийм л ажлыг хийх ёстой. Өнөөдрийн байдлаар дэлхий дээр уул уурхайн 13 мянган гаруй төсөл хэрэгжиж 1.2 их найд Америк долларын хөрөнгө оруулалт эргэлдэж байна. Эдгээр төсөл нийт 70 нэр төрлийн эрдэсийн бүтээгдэхүүн олборлож байгаа бол манай улс үнээс 8 төрлийн бүтээгдэхүүнийг олборлож худалдаалж байна. Манай улсад 2010-аас 2021 оны хооронд 32.3 тэрбум Америк долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн. Үүний 70% нь уул уурхайн салбарт оржээ. Энэ тооноос харахад гадны зах зээл биднийг сонирхсон хэвээр цаашдаа ч хөрөнгө хаяах сонирхол нь буурахгүй. Гагцхүү тэднийг үргээдэг итгэлийн мохоодог шалтгааныг үндсээр нь өөрчилөх нь чухал байна. Иймээс засаж болох алдаа дутагдлаа төр хувийн хөвшил, иргэний нийгмийн байгууллага эрдэмтэн судлаачид энэ 7 хоног бүтэн хэлэлцэж шийдэл гаргах уул уурхайн 7 хоног хэлэлцүүлэг үргэлжилж байна. Хөтөлбөрөө уул уурхайн салбарт хөрсөнд буусан бодлого үгүйлэгдэж байна сэдвээр та бүхэн түргэлээ. Бэлтгэсэн зол заяа найруулагч Баясгалан, нэвтрүүлэгч Сайн тод.